Сайн байцгаана уу? Та бүхэндээ нэрээ мэндийг хүргэе. Amis Time podcast-ийн шуудан ирлэгийн шинэхэн дугаар хүрэхэд бэлэн болоод байна. За юуны өмнө хүлцлэгчийн сонсогчдоос урд зам муутай дугааруудаа цаг тухай бүрд нь оруулж амжихгүй л бас гүгээд байна. Манайхан мэдсэн үү мэдээгүй юу? Бид радиогоос гарсан хөтлөгчөд нэгдээд юу яа гэдэг entertainment-ийг байгуулсан. Тэгээ зэрэгээрээ дүрстэй нэвтрүүлгүүд хийж байгаа учраас ингээ хоёр талдгүйгээд жаахан завгүй байгаа шүү. Тэгтээ подкастаа бол зогсоохгүй өргөжлүүлээд ингээ боломжоор зав заагаараа хийгээд ингээ явнаа. Ингээ та бүхэнд өнөөдөр ирсэн цагтлыг уншиж хүргэе. За, юун түрүүнд сонсож байгаа та бүгдэд гайхалтай өдрийн мэндийг хүргэе. 23 настай охин байна. Та бүгдэд амьдралдаа тохиолдсон нэгэн үйл явдлаа хүрнэ. Өглөө нүрээ бодож байхдаа, орой ажлаа тараад юмаа угааж байхдаа, хоолоо хийж байхдаа гэд бүхэл цаг үед байнга шимтэн сонсдог байлаа. Анх MJL радио томчуудын шууданг сонсож ам ихчийг мэддэг болсон. Ам ихчтэй бас баярлалаа. Би ер нь инглээ тэглээ гэж амьдралдаа тохиолдсон зүйлээ хүнд нэг хэлээд байдаггүй юм. Олон найз нөхөд ч байхгүй. Дотроо өөрөө өөртөө л ярилцдаг да. Харин одоо ингээд сэтгэлд байгаа зүйлээ хуваалцж байгаадаа үнэхээр таатай байна. Ингээд гол сэдв рүү оръё. Би 1-р курсын оюутан байхдаа амралтаараа 100 цагийн ажил хийдэг байлаа. Тэр үед анх тэрнийг харж байсан юм. Нэх хөөрхөн, нүдэнд дулаахан царайтай, нүдэрээ нээсэн хөөрхөн залуу байж үлээ. Тухайн үед хараад шууд л надад таалагдсан. Гэхдээ араас нь гүйж янз бүр болоогүй л дээ. Чимээгүй доторх хайрладаг байлаа. Уул нь бичих танилцах боломж байсан ч ягаад ч юм би төрүүлж харилцаа эхлүүлээгүй. Зүгээр л найзын хүсэлд явуулаад орхисон. За ингээд бүхэл бүтэн 1 жил өнгөрлөө. Нэг өдөр Facebook дээр мэдээлэл ирээд ороод хартал тэрний маань төрсөн өдөр нь гэж байна шүү. За, одоо л бичих боломж шалтгаан гарлаа гэд шууд л чат бичсэн. Төрсөн өдрийн мэнд хүргэе гэд биччихлээ. Тэгтэл хариу байдаггүй. Маргааш нь боллоо, бас л хариу байдаггүй. Тэгж нэг юм баярлаа гэдэг хариу ирж байна шүү. Тэр үед цутгалт хийгээд шүнжин ажилтай байсан юм байлээ л дээ. Эндээс хойш бид хоёр байнга л чаталдаг болсон доо. Энэ хүнтэй үерхэд хүнд хайрлуулах, хүнийг хайрлах, гомдох, уйлах гээд бүх мэдрэмжүүдийг ганцхан тэр хүнээс л мэдэрсэн. Тухайн үед найз залуу маань 2 өрөө байр түрээсэлдэг байсан юм. Би гэрт нь 90 очин байдаг байлаа. Бид хоёр хамтдаа тоглоно, бүжиглэн, дуулна гэдэл дандаа инээлдэж хөвгчлөлтэй байдаг байсансан. Би дотор байранд байдаг байсан юм. Тэр жил сонин октовтой нэг өрөөнд орсон. Ягаад ч юм нэлийн тухгүй байдаг байсан. Тэгээд хэллээ л дээ. Хэцүү байна. Ийм байна, тийм байна гэд муу хайр зэрэл очиж гомдлно. Өдөржин юу болсон, яасан, ийсэн бүхэл юм ярина, уудлна. Манай хүн харин ч нэг сайн сонсогч байсан. Бүх зүйлээ ярихад хамгийн сүлд нь намайг гаргатаад тэрвэрх тэр үе. Одоо эргээд бодоход хамгийн сайхан байж. Тухайн үед мэдэрч байсан стресс, уур бухимдал бүгд байхгүй болчихдог. Үнэхээр л цаанаасаа таарч тохирдог хүмүүс шиг санагддаг байлаа. Бид хоёр үерхэж байхдаа урдаасаа хараад хэрэлдэж байсан удаа нэг ч байхгүй. Ер нь л надад уурлаж, муухай хандах битгийхэл мухаач харж байгаагүй. Тэгжил их намайг хайрлаж хүндэлдэг байсан. Одоо бодоход сэтгэлд үлдсэн хамгийн тод дурсамжуудаасаа хуваалцвал 2 дахь өдөр би өглөө 7:30-д оройны 7 цаг хүртэл битүү хичээлтэй байдаг байж үлээ. Тэр үед манай хүн өдөр хичээлээсээ тарж ирээд хар хурдаараа гэртээ ирэнгүүтээ гяс хоолоо хийчихэд за хараа ядарч гин үү, өлсөж гин үү, сул анги олоод айж байгаарай гэдэл хоолоо бариад хүүгээд ирдэг байсан. Би тэр хоолны амтыг хизээж марцдаггүй.
Нэх хөөрхөн будаага зүрхэн хэлбэрт оруулчихсан. Үнэхээр гоё амттай арт буцалгаад ундаатай ёстой гоё юмтай хоол ирдэг байж лээ. Гүй миний хайр өөрөө эцэн юм уу гэхээр зүгээр миний хайр сайдчих. Хайр нь хийж байхдаа идчихсэн гэдэл хөөрхөн инээдэг байж лээ. Надад тэр олон хичээлтэй өдөр юусоо хэцүү санагддаг байсан. Харин ч гоё байсан. Бас нэг удаа бид хоёр хамт дэлгүүр хэсээд. Бид хоёрч гэж бие авахаараа дандаа найз залууга дагуулж явдаг байсан юм. Өөрөө ч гэсэн дуртай тэгээл гэдэг байсан. Би тэгээд амар зузаавалтай мартин сүмсцэн өдөржин баахан алхаж орой гэрлүүг хайрлаа. Тэгсэн хараа хөл нь үдэж гэнэ үү? Хайр нь өөрий гэд өөрсөн. Чамдаа өөрөөлээд явж байхдаа би ямар азтай охин бэ гэж бодоод баярлаж чимээг өхөн уйлж байсан. Тэрийгэ чамд мэдгэдэггүйгээд нулимсаа арчаад асуусан асуултанд нь хоолойгоо засаад хичээж хариулж байснаа тод санаж байна. Эдэрээс ихэлсэн тэсгэмх үедэнд хараа байрны чин гадаа ирчглээ гараад ир гэхэд заа гэж хэлчихэд хинэгчгүй хитэн цаг гадаа хүлээлгдэг байсан. Оочлаарай. Гараад ирэхэд өс, хөмсөг, сормоос хамаг юм цанцаад бараг л хөлдөг шахаад жичирчгсэн зогсож байдагсан. Чи минь миний анхны юм бүхний эзэн байсан. Анхны эр хүмэнж байсан. Эмэгтэй хүн тэгж байгаад их давруу юм байна. Одоо бодтгол юм. Намааг юу ч хийсэн, ямар ч үйлдэл гаргасан хайрлан гэдэгт итгэлтэй байдаг байсан болохоор чамаага бодлогогүй үг үйлдэлээр их гомдоодог байж. Тэрийг одоо л ухаарч байна. Удахгүй сургуулаа төгсөх боллоо. Чи минь надад хэлж байсан да. Асаж байгаа гал руу ус цацаад л байвал хизээ нэг өдөр хизээч асахгүйгээр унтардаг юм шүү гэж. Би тэр үед юу яриад байгааг чинь сайн ойлгохдоггүй байсан. Одоо бодохоор чамдаа сэтгэлд нь сэв суулгахаар үг үйлдэл их гаргадаг байж. Үл тоож хүнлэхгүй хайхрамжгүй ханддаг байж. Надад хэлж байсан шиг нэг л өдөр хоёулаа салъя гэж хэлсэн. Тухайн үед надаар тоглож байна да гэж бодоод чи одоо юу яриад байгаа юм бэ? Балаараад байгаач гэд тоосон ч юмгүй хээв нэг сууж байхад үгүй одоо ахиж уулзмааргүй байна гэж хэлсэн. Зөндөө их гууж уучлалгүйсэн ч болоогүй. Эрэгтэй хүн нэг шийдчихээр хатуу байдаг юм байна лээ. Яаж ч гууж хийсэн нэг шийдвэртэй л байсан. Ингээд сургуулаа төгслөө. Ажилд ч орлоо. Шинэ хамт олон, шинэ ажил бүгдээ сонирхолтой байсан. Ажилд орсны дөнгөж маргааш цасны баяр болсон юм. Би чин их дууга дотгошоо хүн болохоор нэг олон хүнтэй харилцаа эхлүүлж чадахгүй, юу хийх, юу сурах ёстойгооч мэдэхгүй нэг л хөлөө олохгүй байсан. Тэр үед нэг залуу гинэтэл гараад ирсэн. Надад туслаад л зөвлөгөө өгөөд аргагүй биз дээ. Намайг бодвол 2 жил ажиллажсэн байсан болохоор юу хийхээ мэдэхгүй орой сууж байхад би туслая. Хамт хийлдэ гэд анх ажилд орсон надад ихэд юм болдог байсан. Би ч сүлдээ бүхэл зүйлээ асуудаг боллоо. Шинэ анхны ажил бас дээрээс нь салаад удаагүй байсан болохоор сэтгэл зүйн хувьд тогтворгүй хэцүү. Тэр үед анхаарал халамж тавиад ирэхээр ямар ч эмэгтэй хүн уярхал байх. Ингээд бид хоёр болцдог боллоо. Эхний 1-2 сар бол муухай зүйл нь огт анзаарагддаггүй байсан. Сүүл рүүгээ харин муухай зан авир нь баг багаар илэрч
аав шигээ хөгшин хүн лөө эргүү мангараар нь дуудаж орилоод л ялангуяа машин барьж байхдаа их муухай харагддаг. Хүн болгоныг хараагаад л янз янзын муухай үгээр хэлээд л эмэгтэй хүн лөө хүртэл гээ яагаар нь дуудаж хэрэлдээд тэр болгоныг нь хараад юу ч хэлж чадахгүй гацчихдаг байсан. Би дотроо за энэ хүн яагаад ч биш гэж боддог боллоо. Аав ээж гэрээхэндээ ч тэр залуугийнхаа талаар юу ч яриагүй, бүр дурсаачгүй. Бас дээрэс нь ээжтэйгээ үнэхээр муухай харцдаг. Би байхад хүртэл ээжтэйгээ хэрэлдээд балаагаар нь дуудаад тэр болгоно нь таалагддаггүй байсан. Эсвэргээрээ экс найз залуу маань их зөөлхөн олон эмэгтэй хүмүүсийн дунд өссөн болоод ч тэрүү өрөвч сайхан сэтгэлтэй залуу байсан юм байна. Аав ээж гэрийнхнийгээ хүндлэн гэж чихтэй хэв. За тэгээд өмнөх маань сүүл рүүгээ надад нөгөө муухай цангаа гаргадаг боллоо. Эхлээд өөр дээрээ л бурууг авдаг байсан. За би л болохгүй юм байна. Би ингэж гисэн юм байна л да. Угаасаа чиний л буруу, чи л болохгүй байна гэж надад ууралдаг байсан. Үүнээсээ болоод ажил дээрээ шүнхээр төвлөрч чадахгүй илүү их стресстэй болсон. Бас дээрээс нь хартна гэж чихтэй хэн. Харсан хүн болгонтойгоо хартна, уурлна. Яй. Ингээ бодсон чинь би яаж тэсээ дэвчээд уучлаад хамт байгаад байсан болов. Эргээд бодоход зүгээр л ядарч байна. Тийм царайлаг лаг залуу биш л дээ. Би ч шууд хараад дурлаж мурлаад байсан юм болоогүй. Яг хүний эмзэг үе дээр л гараад ирсэн болохоор тасчихсан баг. Тэр хүнээс олж би зөндөө хуйлдаг байсан. Намайг ямар их гомдоодог байсан гэж. Өмнө нь эрэгтэй хүнээс ялангуяа хайртай хүнээсээ муухай үг сонсож байгаагүй хүний хувьд их эмзгээр тусдаг байсан. Ер нь хайртай бол тэгж муухай хандах ёстой ч юм уу? Бүү мэд. Салах гэж бүү юм болсон. Токсик харилцаа гэж ийм л юм байдгийн байна да гэдгийг ойлгосон. Хамгийн чухал нь тэр харилцаанаас өөрийгөө хайрлаж авч үлдэх нь чухал юм байлээ шүү эмэгтэйчүүд минь. Өөрийгөө буруутгаад тэр хүнийг өөрчлөнгээ зоох биш, зүгээр өөрийгөө бодоод яаж ийж байгаад л саасан дээр. Хүчирхийлэл гэдэг чинь зөвхөн зодох биш, харилцаа, сэтгэл санааны хүчирхийлэл гэж бас байдаг шүү. Хин яг нэг чамтай хүндлэлгүй муухай хайрцагыг хизээч битгий хүлээн зөвшөөр. Шууд л тэр газраасаа босоод чамааг хайрладаг, чин сэтгэлээсээ гэдэг хүн рүү яваарай. Тэр болтол хүлээцтэй амьдраарай. Тухайн үед үерхдэг байхдаа дандаа л сэтгэл санаа тиймэрхүү, өөртөө итгэлгүй, гутранг, авахынгүй байдаг байсан. Ёстой л гал нь унтарсан гэдэг шиг. Харин одоо бол амар тайван байна. Өөртөө цаг заваа зарцуулаад сул цагаараа мэргэжлээ дээшлүүлээд хажуугаар нь спортоор хичээлээд өөрийгөө илүү ихээр хайрлаж байгаа. Эцэст нь энэ токсик харилцаа тэр залуугаас болж оюутан байхдаа үерхэж байсан залууга бүр их гомдоосон. Оюутан байхдаа үерхэж байсан залуугаас яг ч салаагүй хаяа нэг харилцаатай байсан. Тийм сайхан хайр, маш их хайрладаг байсан залууга төр зургийн токсик харилцаатай хүнээр сольсондоо маш их харамсдаг. Одоо тэр минь намайг хизээч уучлахгүй. Итгэл сэтгэл нь бүр мус унтарсан байх. Аргач үгүй биз дээ. Одоо л хамтдаа хичээгээд ирж байхад би тэр ажлынхаа газрын залуутай үерхэж байсан юм чинь. Тэр үедээ тгий гэж хэлчихэд давхар ажлынхаа газрын залуутай харьцаж байсан юм. Энэ бүгдийг хайртай хүмүүс маань мэдээд урам нь зөндөө их угарсан баг. Надад ч итгэхэ болчихсон. Хэрвээ цаг хугацааг ухрааж болдог байсан бол хоёулаа ахаад маш сайн ярилцаад салахгүй байх сонголт хийсэн бол харилцаанд маань сэв суухгүй л байсан баг.
Магадгүй энэ залуу мөндөө гэж итгэл төрсөн л бол охин минь, бүсгүй минь тэр залууга хизээж битгий гомдоогоорой. Хайрлаж хүндлэх хэрэгтэй шүү. Бүр сүүлд нь явсныхан дараа маш их харамсдаг юм шүү. Харин токсик залуугаас харилцаагаа хурдан дуусгах хэрэгтэй. Тэр хүнээс юу ч битгий хүлээ. Юу ч битгий өөрчлөх гэж хичээ. Өөртөө хайртай, өөрийнхөө үнцнийг мэдрээрэй. Та нар минь хайрлагдаж амьдрах ёстой шүү дээ. Бүгдээрээ аз жаргалтай, эрүүл их байгаарай. Им чамдаа одоо ч хайртай шүү. Намайг уучлаарай. Бэгээс. Химээгээд цагтлаа өнгөрсөн байна.